Нэгдсэн үндэсний байгууллагын 78 дугаар чуулган болж байна. За та бүхэн одоо энэ яг сэтгүүлчдийн мэдээ бэлтгэдэг олон улсын одоо энэ яг сэтгүүлчдийн мэдээ бэлтгэж байгаа энэ хэсгээс одоо харж байна. Энэ удаагийн чуулганд нийтдээ нэг 100 нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 улс оролцож байгаагаас 140 гаруй улс нь төр засгийн одоо тэргүүний хэмжээнд одоо оролцож байгаа. За манай улсын хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч бол одоо оролцож байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч маргааш улс орныхоо одоо байр суурийг илэрхийлж нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс одоо үг хэлнэ. Энэ жил өнөөдөр яг уламжлалт ёсоор бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга одоо Гүтеррешийн үг бол одоо олон нийтийн олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татж байлаа. Нарийн бичгийн дарга бол одоо хоёр зүйлийг ерөнхийдөө онцолж гэлсэн. Нэгдүгээрт бол одоо энэ байгаль орчны цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаалтай холбоотой үгийг ярьлаа. Ган гачиг болж төмөр асж байгаа бол нөгөө одоо бөмбөрцгийн нөгөө талд нь одоо үер босуулж байгалийн гамшигт автомж одоо нэмэгдэж явах ийм жишээтэй. Энэ нь бол одоо цаашдаа дэлхийн улс орны эдийн засгад бол одоо хүн дээр нөлөөлөх юм а гэдэг асуудлыг өнөөдөр одоо хөндөж ярилцчихэ. Үүнээс гадна Гүтерреш нэг зүйлийг онцолсон нь нэгдсэн үндэсний байгууллагын одоо энэ ерөнхий системд хяналтанд жоох өөрчлөлт оруулах хэрэгтэй юм а. Харин яг одоо хөгжиж байгаа улс орнуудын дуу хоолой нэлээд идэвхтэй. Энэ одоо дэлхийн их том гүрнүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ гэдэг олон талын ийм асуудал яригдсан. Энийг бол одоо Гүтерреш одоо онцлсан байгаа. Тэгээ ер нь дэлхийн нийт бол маш их айхтар ноцтой хямрал аюулын өмнө тулгарчлаа. Ер нь дэлхий бол тайвангүй байна. Хүн төрлөختөн маш их зовлон туулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс болгон дөрмд заасан үүргээ чанд сахиж мөрдөх юм бол хүн төрлөختөн ийм хямралтай тулахгүй. Нэгдсэн үндэсний байгууллагаас хүн төрлөختөнд төвшүүлээ тавьчихсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэлцэж дуусгах энэ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах он бол 2030 онд дуусна 7 жил үлдчихсэн түүндээ сэтгэл төгсөж явах шиг байна. Өнөөдөр 8 жил өнгөрчихсөн яг талдаа ороод ингээд дахиж хэлэлцэж байна л да. Гэтэл бол өнөөдөр хүн төрлөختний өмнө тулгарч байгаа асуудал яг хэвээрээ байна. Ковидын цар тахал. За араас нь энэ цуурсан зэвсэгт мөглөлтөн үйл ойлголцол, үйл итгэлцэл буюу геополитикийн энэ олон маргаанаас болоод ер нь улс орнууд 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангаж хэрэгжүүлж амжих нь бол их хэцүү болсон. Тийм учраас анх удаа ерөнхий нарийн бичгийн дарга сая 2030 2040 гэдэг одоо тоог бас хэллээ. Тэгэхээр 2040 он хүртэл хөгжлийн санхүүжилтийг, хөгжлийн хамт ажиллагааны санхүүжилтийг бас өөрөөр харж одоо илүү орчин үеийн прагматик хэлбэрээр зохицлох нь чухал юм а гэдэг энэ саналыг бол сая нээлтийнхаа үгнээс төвшүүлж байгаа нь бас анхаарал татлаа.